Ямар баталгаа байгаа юм бэ гэдэг асуудлыг та бүхэнд өндөж байна. Энэ түрүүн би хэлсэн бид нар бол судалгаа хийж исэн. Хийгээд бол тодорхой хэмжээний арга хэмжээнд авчихсан. Авчиж явж байгаа. Авч явах болно. 2020 оны 12 сарын 25-ны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт цэргийн цагдаагийн хэсгийг бол бидний үндсэндээ бий болгосон байна. Энэ цэргийн цагдаагийн алба бол анги байгууллага дээр үйл ажиллагаанд бүх юм дээр бол эргүүл хийх үйл ажиллагаан дээр яг энэ ёс зүй дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх асуудал дээр бол хямд тавьж ажлыг үндсэндээ газар дээр хийх нэгжүүд болж байгаа юм аа. Энэ нэгжүүд ялчгүй энэ цар тахлын явцад жоохон удаашралсан саарсан байгаа боловч энэ сарда багтаагаад энэ үйлчлэгээ бид нар гормын ажилд оруулна гэсэн тооцоо хийгээд явж байгаа. Тэгэхээр бол энэ цэргийн цагдаагийн үйл ажиллагаа хэвсүүлэлт дотоод албаны үйл ажиллагааг үндсэндээ төлөвшүүлэх асуудал дээр бол дөхөм үзүүлэх болно гэж тооцож байгаа. Энэ бол бид нэр тухайн иргэдийн албах нөхцөлийг өрдүүлэхэд бол том алхам болно гэж тооцож байгаа. Түүнчлэн бид нар бол энэ эцэг эхчүүд хэл мэдээллийн хэрэгслүүдэд бол тодорхой хязгаарлалтын хүрээнд бол үндсэндээ нээлттэй ажиллана. Энэ асуудлаараа бид нар болохгүй байгаа асуудлыг бол засаж арилгахын төлөө энэ иргэдийнхээ итгэлийг буцааж авахын төлөө үйл ажиллагаа өрнүүлээд явна гэдгийг бол та бүхэнд амлаж байна. За дээрэс нь бас нэг зүгээр санал байгаа юм. Энэ бүгдийн хамгийн том зангид хаана гэдэг үгээр өмнө нь цэргийн прокурорын байгууллага гэж байсан. Энэ бол яаж ч одоогийн нөхцөлөд бидэнд хэрэгцээд байна гэдгийг та бүхэн ойлгож аваарай. Баярлалаа. За 3 дугаар микрофон Батлан хамгаалахын сайд сайхан баяр. Хариулъя. За батлан хамгаалахын яамнаас нэг 5 тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. За юуны төрөнд нэгдүгээрт нь энэ офицеруудын мэдлэг ур чадвар ёс зүйн төвшин тогтоох үзлэг гэдэг юмыг улс орны хэмжээнд явуулъя. Өнөөдөр офицер одоо ёс зүйн хувьд ямар хувь байгаа юм, боловсролын хувьд ямар байгаа юм, ажлынхаа ажилд хандах хандлага нь ямар байгаа энэ чиглэлээр бол томоохон дүгнэлт гаргах ёстой. За хоёрдугаарт нь бол батлан хамгаалахын сайдын дэргэд энэ зэвсэгчэнтэй иргэний хяналтыг хэрэгжүүлэх иргэний зөвлөлийг байгуулъя. Тэгээ энэ иргэний зөвлөлийн одоо нийгмийн үлгэр болсон хүмүүсээс бүрдүүлсэн бас зөвлөгөө иргэний хяналт тавих ажлын хэсэг иргэний зөвлөлийг байгуулж ажиллуулъя гэж. 3 дугаарт нь энэ иргэдийн нээлттэй утас ажиллуулж эхэлсэн 18001144 гэж 4 дугаартай утсыг батлан хамгаалахын яам дээр 24 цагт ажиллуулна. Цэрэгтэй холбоотой, цэргийн албатай холбоотой, анги салбартай холбоотой мэдээллийг нээлттэйгээр авнаа. За дээрэс нь зэвсэг түвшний уцаа цэргийн албаа хаагчтай мэрэгжлийн анги салбарууд дээр цэргийн сэтгэл зүйч, хуульч нарын бүлэг томилж ангиуд дээр ажиллуулна, бүх ангиуд дээр ажиллуулна. Энэ одоо цэргийн хугацаа цэргийн албаа хаагчийн сэтгэл зүйн байдал ямар хөө хангамж нь ямар байгаа юм. Албаа хаах одоо өсөл ирмэлзэл нь ямар хөө байгаа. Энэ дээр нь тодорхой дүгнэлт гаргая гэж. За мэдээж хэрэг хариуцлагын асуудлыг бол шат чадандаа аваад явж байна. Тэ. Агаарын цэргийн хуурай замын цэргийн командлал за жанжин штаб дээр холбогд халбан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг бас тавьдсан байгаа. За жанжин штабын дараа өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хуурай замын цэргийн командлал ангиудын захирагч нар дээр холбогд гарах хэмжээнүүдийг авсан байгаа. Ер нь бол одоо хариуцлага тооцох асуудлыг бол олон анги салбар дээр авч байгаа.